Стандартын хэрэгжилтийн асуудал одоо яг манай салбарын одоо шинжилж байгаа хуулийн шинжилж байгаа эрх зүйн орчин сайжруулах асуудал дээр стандартын хэрэгжилтийн асуудал амар маш чухал болчиход байна. Одоо сэтгүүлч болгон л асууж байна. Одоо дээрэс нь одоо аж ахуйн нэг иргэд одоо стандартын хэрэгжилтийг танаа байгууллагад хангадаг юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа. За хуулиар бол одоо төрийн хяналтын тухай хууль, манай стандартчил техникийн зохицуулалт тохиолдлын үнэлгээний итгэмжлийн тухай манай хоёр хуулийн дээр нь стандартыг хэрэгжилтийг бол одоо салбарын хяналтын газар тавина, тухайн хариуцж байгаа одоо байгууллага тавина гэдэг тийм залттай. Тэгэхээр манайх бол стандартын хэрэгжилтээр бол хяналт тавих тийм санкц байхгүй. Тэгэхээр бид нар одоо энийг одоо ингээ байхгүй стандартыг хэрэгжүүлдэг нөгөө нэг стандартын одоо шинжилт найруул одоо сайжруулдаг гэдэг асуудлууд чинь нэлээд асуудал болоод өнөөдөр миний ихтгэл дээр гарлаа шүү дээ. Тэгэхээр бид цаашдаа яаж энийг өөрчлөх юм гэдэг асуудал бол одоо стандартын техникийн зохицуулалт тохиолдлын үнэлгээний итгэмжлийн тухай хуулийн шинжилсэн найруулгуудаар орж байгаа. Одоо Монгол улсад 6700 гаруй стандарт байна. Тэрний хэрэгжилтийг бол яам тамгын газар дээр очиж одоо манайх одоо гэж хянахаар байгаа. Бид нар бол иргэн аж ахуйн нэгжээр очихгүй. За танаа дээр боловсролын яам дээр тэдний стандарт байна. Одоо хүнсэн дээр 650 стандарт байна. Барилга дээр одоо 600 гаруй стандарт байна. Эрүүл мэндийн дээр 700 стандарт байна. За та нар энэ стандартыг хэрэгжилтийг ямар төвшөнд яаж зохион байгуулсан бөгөөд салбарын хяналт дээр стандартаар яаж хяналт тавьсан, яаж одоо стандартын хэрэгжилтийг хангуулсан гэдэг асуудал дээр салбар дээр нь очиж одоо тухайн яам тамгын газар дээр нь очиж тэр асуудлыг тавихаар тийм зохицуулт хийгдээд явж байгаа. Цаашдаа хууль өөрчлөлт оруулах гэсэн үг байна. Тийм, цаашдаа одоо хуулинд өөрчлөлт оруулах гэсэн. Одоо манай альтернативны хэлдэг нөө хууль байна шүү дээ. Тэрэн дээр холбоотой яг энэ залтууд явж байгаа. Одоо ингээд аваад үзэх бол манайх 6700 орчим стандарт байна гэдэг. Энийх нь 44.8% нь болохоор олон улсын стандарт нийцсэн байна гэж. Тэгээд манайх болохоор сая 22 онд болохоор 3 том салбар дээр манайх стандартын үзлэг хийцэн. Одоо 7 салбар дээр стандартын үзлэг хийгдээд явж байна. За тэр 3 салбар дээр ямар асуудал гарсан гэхээр 2400 стандартыг бид нар шинжилээд энэ болохоор олон улсын түвшинд хүрсэн үү, бидний одоо нөгөө холбогдох тавигдж байгаа шаардлага хангаж гин үү, одоо олон улсын ISO-гийн стандарт, гадаад улсын стандартуудтай нийцэж гин үгүй юу гэдэг одоо ингээд судалж шинжилсэн гэсэн үг. Ажлын хэсэг томилогдоод тэгээд аваад үзэхээр эдний одоо 600 гаруй нь л одоо стандартын одоо нэг холбогдох одоо олон улсын стандарт болон бусад шаардлага хангаж байгаа. Үлдсэн нь бол бид нар одоо сайжруулах шаардлагатай, шинээр босруулах шаардлагатай гэдэг дүн мэдээлэл гарч иж байгаа. Тэгээ 2 жилийн хугацаа өнгөрсөн одоо тэр сайжруулах шаардлагатай стандартынхаа ерөөсө 10% л бид нар боловсруулад нөгөө нэг дараагийн үзлэг хийх 5 жилтэйгээ бараг залгачих гээд одоо 3 жилийн хугацаа өнгөрч байна. Тэгэхээр бид нар энэ стандартуудынхаа үзлэгийг хийсэн тэрнийхээ мөрөөр одоо манай холбогдох бодлогын яамдууд болон холбогдох мэргэжлийн холбоод стандартын хэмжил зүйн засгийн газар маань маш яралтай тэрийг ойрын хугацаанд нийцүүлж ажиллахгүй бол одоо нэг үзлэг хийчихэл хайчдаг. Тэгээ үзлэгийг хийцэн нэр зүгээд тэр стандартаа сайжруулж чадахгүй бол одоо манай стандартын хэрэгжилтийн асуудал дээрээс нөгөө нэг олон улсын түвшинд одоо хүрж байгаа стандартыг одоо нийцүүлэх асуудал гэдэг одоо бодлогын зорилтууд маань хаягдчиад яваад байгаа гэдэг асуудал. За энэ дээр чинь болохоор ерөөсөө олон улсын стандартаа харьцуулж байгаа гадаад улсын твшилтэд одоо нэг стандартуудтай харьцуулж үзэж байгаа л асуудал. Тэгэхээр ажлын хэсгийн дүгнэлт дээр л тэр гарч ирж байгаа гэсэн. Нийт ямар зөрчил үүсэж байна? За энэ дээр чинь болохоор одоо ингээд хараад үзэхээр манай одоо эрүүл мэндийн стандартыг л одоо жишээ болгоод аваад үзэхэд манай дээр 700 гаруй стандарт үүслэхэд 135 л одоо энэ одоо олон улсын түвшинд одоо гадаад улсын одоо дэвшилтэт технологи шиг стандартыг шаардлага хангаж байгаа. Үлдсэн нь бол одоо нөгөө эмчилгээ, нөгөө тоногдох хөрөмж одоо бусад чиглэлийн стандартууд ингээд хоцрогдсон байна. Нэг зайлшгүй шаардлага одоо зайлшгүй одоо өөрчлөх шаардлагатай гэж. Одоо нөгөө нэг 10 жилийн өмнө эмчилжсэн эмчилгээний арга байна, тоногдох хөрөмж байна. Одоо дэлхийн нийт чинь нөгөө технологийн хувьд, инновацийн хувьд маш хурдтай өөрчлөгдөж байгаа болохоор стандартаа маш хурдан богино хугацаанд одоо өөрчлөлт шинжилж одоо тэр инновац технологи шингээж явахгүй бид нар одоо ингээл хуучин арга барилтайгаа одоо хуучин стандартаа ноцолж ятал дараагийн юм шинж юмнууд гараад ирээд яваад байгаа гэсэн.